Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө Instagramтай холбоотой мэдээлэл хөдөлгөөнтэй зураг наалтыг Instagram-ийнхаа стори дээр нэгсэндээ түүх бүтээхтэй яаж зөв ашиглах вэ? Яаж гоё стори хийх вэ гэдэг талаар та нарт мэдээлэл өгье. Өөрийнхөө Instagram хаяг руу ороод баруун гар талынхаа доод талын зурагтай аккаунт дээр дараад тэгээд баруун гар талынхаа хамгийн дээд талын нэмэх тэмдэгэн дээр дараад гарч ирсэн цонхноос сторигоо сонгож зургаа бас сонгож болно. Зургаа сонгочоод тэгээд энэ хамгийн их өнөөдөр хэрэгэлсэн ийм хөдөлгөөнтэй зурагнуудыг биднэрт ингээд GIF-тэй дараад оронгууд санал болгодог байгаа. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол яг одоогийн байдлаар харагдаж байгаа энэ зурагнуудыг болвол Instagram орчинд хамгийн их хэрэгэлсэн гэсэн үг тэгээ санал болгож байгаамаа. Бид нар болохоор өөрсдөө хэрэгцээтэй байгаа суур зураг бид нар өөрсдийнхөө суур зурган дээр хэрэгтэй байгаа хөдөлгөөнтэй зургаа сонгох гэж байгаа учраас тэрийг хайлт дээр бичнэ. Орос англи хэлгүй хүн болвол нөгөө утсан дээр орчуулах аппликейшн суулгачаад тэгээд тэрэн дээр монголоор бичиж болно шүү дээ. Тэгэнгүүт нөгөөхийг монголоор бичсэн үгээ маань англи руу орчуулчих юм бол хайлтын систем дээр англиар бичиж болно. Нэг бол орос руу орчуулад ч юм уу орос руу ямар ч монгол хэлнээсээ ямар ч хэл рүү орчуулад түүнийгээ бичиж болно. Би болохоор орос хэлд нөгөө төлхөө ашигладаг болохоор би жишээ нь үүлний зураг авсан байгаа. Тэгэд үүлээ ашиглах гэж байгаа болохоор үүлний зураг сонгочих. Ингээд ингээд зургаа байрлуулад тэгээ өөр үүлний ямар л зураг байна. Ингээд ерөнхийдөө болохоор энэ дээр ингэж ороод юу ч гэж бичиж болно. Жишээ нь бид нар сум хэрэгтэй гэж бодох юм бол би ингээд орсоор стрелка гэж биччихлээ. Тэгэнгүүт ийм хөдөлгөөнтэй янз бүрийн сумнууд гарч иж эндээсээ сонголтоо хийгээд тэгээд ашиглаад ээж болох нэ. Би шар өнгөтэй юм дэлгэр зураг сонгоцсон байгаа учраас тэгээд GIF руу ороод тэгээд заавал словаар ашиглах бас хэцүү байх юм бол өөрийнхөө текст бичдэг талбар руу ороод бэлэн энэ нөгөө хүний сэтгэл санааны байдал илэрхийлсэн энэ зурагнуудаас сонголоо. Жишээ нь ингээд бичингүүт ямар л сэтгэл санааныхаа байдлыг илэрхийлмээр байна. Тэрийг ингээд ингээд ууртай байгаагаа илэрхийлье гэж бодож байгаа юм бол ингээд бичиж болох нэ. Эндээсээ сонголт хийчих болно. Тэгэнгүүт ингээд хөөрхөн зураг гараад ирсэн. Ингээд иймэрхүү байдлаар хөөрхөн ашиглаад ээж болох нэ. Бид нар сонгосон хөдөлгөөнтэй зургаа яг ингээд дэлгэцэн дээрээ байрлуулахаар гарын аясаар ингээд хоёр уруугаа дараагаад хөдлөхөөр гарын аясаар ингээд тэгшгэн байж бас болдоггүй те, зарим зураг хэцүү байдаг. Тэгэхээр энийг яах вэ гэхээр нөгөө хөдөлгөөнтэй зурган дээрээ дараад ингээд жоохон дээш доошо болгонгууд шугам гарч ирнэ. Яг тэгшгэн тасалдсан шугам. Ингээд энэ шугамынхаа дагуу бид нар нөгөө хөдөлгөөнтэй зургаа юу яаж болно? Яг тэгш хэмээн олоод байрлуулж болно гэсэн нэг юм арга байна. Ном сумтай зурган дээрээ дараад тэгээ баруун гараараа дэлгэцэн дээрээ дараад ингээд жоохон хөдөлгөнгүүт
ингээд тэгш гэмтээ сум гарч ирж байгаа. За тэгээ ингээд яг сумны үзүүр одоо энэ шүхртэй хүнийг одоо анилсан байна гэдэг боломжийг бол ингэж гаргаж өгч болно.